За ер нь бол дэлхийн дахинд яг зөвхөн үндсэн 3 төрлийн халаа. Зүслэг байхгүй. Зүслэгтэй, жижиг зүслэгтэй. Яг үндсэн 3 төрөл нь. Энэ 3 дотроо дахиад нөгөө технологи, брэнд, компани, аль компанийн, аль улсынхын гэдгээсээ хамааруулаад дотор нь жоохон өөрчлөлт явчихдаг. Тэгэнгүүт нэршил маш олон янз болчдөг. Манай дээр гэвэл энэ 3 үндсэн төрлийг дахиад дотор нь задлангуудаа 5 болгочихж байгаа байхгүй. Гэтэл гадны өөр нэг улсад болонгуудаа дахиад жоохон дотор нь үйл явдлыг янзлангуудаа 6 7 төрөл болгочихдөг ч юм уу. Тэгэнгүүт ингээд энэ ч эдгүй хаалгааг өөр газар хийж гэн ч гэдэг ч юм уу. Технологийн нэршилтээр ингээд жоохон ялгаатай байдал үүсчихдэг байхгүй. Одоо Android утас дэлхийд дотор маш олон брэнд байгаа шүү дээ. Intel ерөнхийдөө адилхан байхгүй. Технологи нь бол яг адилхан гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй гэсэн. За энэ олон хаалгаануудын төрлүүдээс танд аль нь тохиромжтой бэ гэдэг хамгийн чухал. Тэрнээс ч хүмүүс ингэдэг хамгийн сүүлийн үед гарсан нь аль нь юм бэ? Хамгийн үнэтэй аль нь юм бэ? Хамгийн сайн нь аль нь юм бэ гэж асуудаг. Яг хөө тэр нэг талаараа мэдээж технологи хөгжихийн ирээр үнэтэй шүүлт гарснууд нь мэдээ сайн л да. Гэхдээ тэр хаалгааг хүсээд хийлгэж чадахгүй хүний нүд гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ч үзэж хагаад танд хамгийн тохирсон, хамгийн сайн үр дүн авчрах харааг эмч зөвлөдөг. Танд 3 төрлийн хаалгаа болохоор нь уу, ганцхан хаалгаа болохоор нь уу, 2 хаалгаа нь уу, боломжтойнуудыг чинь танд хэлж өгөөд та тэр дундаас өөртөө тохирсон би гам барьж чадах уу, би ямар ажил хийдэг вэ? Миний дэлгэцэн хэрэглээ хэдэн цаг вэ? За магадгүй те дараад би төрөх юм билүү те? Энэ асуудлаараа эмчтэйг аягүй сайн зөвлөөд за тэн дундаас хаалгаа сонгоно гэсэн. Олон төрлийн хаалгаануудаас ганцхан хаалгаа боломжтой ч юм байдаг. Нүд нь угаасаа тэрийг л хэлэх боломжтой, бус хаалгааны шалгуурт нь тэнцэхгүй байгаа гэсэн. Тэгвэл тэр хаалгаа л хэлэх юм гэсэн. Тэгэхээр хүсээд хийлгэж чаддгүй хаалгааны төрөл бас байх нь байна. Энэ лазерын хаалгааг хүсээд аль ч төрөлд нь орох боломжгүй юм гэж байдаг. Тэгэхээр нүд болгоо хэлэх боломжтой биш. Таны нүд нөгөө бүтцийн үед алдагдaltaй, зузаан нь хүрэлцэхгүй, хаалгааны дараа эрсдэл үүсгэхээр бол бид нэр энэ хаалгаанд анханаас авахгүй гэсэн. Тэгэхээр шалгуурх үзүүлэлт гэж аягүй чухал зүйлүүд байдаг. Бид нэр эрүүл нүдэн дээр хаалгаа хийгдэж байгаа учраас ямар нүдэ мэдцэлтээ сонгох уу гэдэг бас аягүй хүндэр шалгууртай байдаг гэсэн үг. Солонго лазер центр